Какаоны үр далайн хясаа хүнсний давс цайны идэ зааны яс амтны арис мөн шохон чулуу. Санаа зовлтгүй шүү. Ямар нэгэн шулмын зан үйл хараалцдаг хийх гээгүй. Эдгээр юу вэ гэхээр эдгээр хүн төрөлхтний нэгэн цагт ашигладаг байсан value буюу үн цэнийн илэрхийлэл. Какаоны үрийг Ацтек Майя хүмүүс хисааг Хойд Америкийн эртний овгууд давсыг Африк, Хятад, Ромд ашигладаг байсан цэргүүдийг цалинжуулдаг байсан. Сонирхолтой баримт salary буюу цалин хөлс гэдэг үгний утга нь яг үнэндээ salarium, sal буюу давс гэдэг үгнээс гаралтай юм байна. За, зааны ясыг бол жишээлбэл Африкт ашигладаг байсан үн цэнийн бэлэгдэл байсан. Амтны арьсыг бол мэдээж манайхтай илүү ойролцоо буюу голцоо мал аж ахуй эрхэлдэг улс овгууд ашигладаг байсан. Цайг бол бид нэр саяхны хүртэл валют байдлаар ашигладаг, татвараа төлдөг байсан гэдгийг мэднэ. Харин шохон чулууг Микронезийн Яп гэдэг арал дээр валют болгон ашигладаг байж. Гэхдээ маш сонирхолтой байдлаар 3 метрийн диаметртэй рай хэмээх асар том шохон чулуугаар хийсэн дугуйг мөнгөний нэгж болгодог байж. Ийм том чулууг мэдээж хөдлөхгүй харин тэрхүү чулуу хэнийх вэ гэдгийг бүгдээрээ мэддэг. Хэрв эзэмшигч нь чулууга өөр хүнд шилжүүлвэл бүгд хүлээн зөвшөөрдөг буюу чулууны эзэмшигч нь өөрчлөгдөж болохч чулуу нь харин хөдлөхгүй хിവэрэ байж байдаг. Энэ эртний валютын философи нь ирээдүйн валют гэгдэх биткойнтэй маш төстэй. Төв банк байхгүй, гүйлгээ нийлт тод итгэл суурилсан комьюнитигийн хэрэглээ. Энэ сар биткойны үн хамгийн өндөрт хүрч түүхэн дээд амжилтаа эвдсэн. Хэрв та 5 жилийн өмнө буюу жишээлбэл 2020 онд тухайн үеийн хамгийн өндөр үнээр нь буюу $28,000 байхад нь тодорхой хэмжээний биткойн авсан бол мөнгөө дор хаяж 4 нуглах байжээ. Тэгвэл яг одоо биткойн авбал дахиад хэд нугарах тухай энэ нэвтрүүлгээр ярихгүй. Энэ нэвтрүүлэг биткойн эсвэл өөр ямар нэгэн криптовалют аваарай гэдэг суртал ухуулга биш гэдгийг маш тодорхойлъё. Нэвтрүүлгийг Монголын хамгийн анхны криптовалют болох Artcoin спонсорлож байна. Цахилжова, цахим малт. Artcoin. Энэ дугаараар бид валют гэж юу болох хэрхэн үүссэн, криптовалют гэж юу болох мөн хэрхэн үүссэн, мөн блокчейн гэдэг технологи юу болох хэрхэн үүссэн гэх мэтчлэн сонсоход ярвхтай мэт боловч хүн бүхний зайлшгүй ойлгох шаардлагатай сэдвүүдийг уг үндсээр нь тайлбарлах болно. Яагаад биткойн ингэж үнэтэй болоод байгаа вэ гэдгийг удахгүй та ойлгох байхаа гэж найдаж байна. За, валютаас эхэлцгээе. Эдгээр бүгдээрээ валютын өөр хувилбарууд. Цагта эдгээрээр бусад хүмүүсийг цалинжуулдаг байсан, эдгээрийн төлөө ажил хийдэг, хөлсөө туслуулдаг, магадгүй бие үнэлдэг, бүр нэгээ алдаг байсан. Учир нь эдгээр үн цэнтэй байсан, эдгээрээр худалдаа, наймаа, арилжаа хийх боломжтой байсан. Авахыг хүсэж буй хэрэгцээт зүйлээ тохирох үн цэн бүхий өөр зүйлээр солилцох. Энэ бол хүний ертөнцийн хамгийн гайхамшигтай үйлдэл гэлтэй. Учир нь хүн хэрэгцээг хангахын тулд хүч хэрэглэж, дээрэмдэж, булаахын оронд харилцан хэрэгцээтэй зүйлээр солилцох нь илүү үр ашигтай гэдгийг ухамсарласан. Энэ бол амьтдаас биднийг ялгах маш чухал онцлогийн нэг ба хэрэгцээг хангахын тулд алалцах биш, хамтран ажиллах болсон нийгмийн шалгарлын чухал дэвшил юм. Би биенийхээ хэрэгцээг ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс үн цэн гэдэг зүйл бий болсон. Мэдээж үн цэн дангаар орших боломжгүй. Жишээлбэл би энэ чулууг маш үнэтэй гэж бодож болно. Энийг үнэтэй гэдэгт итгэж болно. Гэхдээ
өөр хэн нэгэнд энэ чулуу үнэхээр хэрэгтэй байж таарад энэ чулууг авахыг хүсэхгүй бол ямар ч утгагүй шүү дээ. Эндээс хүн хоорондын итгэл бий болдог. Итгэл дээр суйрлаж харилцан солилцох нь 8 гэдэг зүйлийг бий болгосон. Олон удаагийн 8 нь худалдааг бий болгосон. Энэ нь мөн л итгэл дээр тогтдог үйл явц. Ямар төрлийн эд бараг хэн авахыг хүсэж байна тэрхүү бүлгийг зах зээл гэдэг. Олон янзын зах зээл огтлолцож худалдаа өргөчих нь үнийн хэмжүүр болох мөнгийг бий болгожээ. Мөнгө бол товчхондоо итгэл юм. Худалдаа 8 олон газрыг холбох тусам олон янзын мөнгийг хүлээн зөвшөөрөгдөх буюу итгэл хүлээх валютад дүүцүүлэх шаардлага гарч ирсэн. Харин олон валют огтлолцох нөхцөл үүсгэхэд түүнийг харьцуулах, хөрвүүлэх, эрсдлийг тооцох шаардлага үүсч ингэснээр зохион байгуулалттай арилжаа буюу биржийн систем бий болсон байдаг. Энд маш гайхалтай нэг байгалийн үзэгдлийг ажиглаж болох нь хоёр хүний хоорондын итгэлээс үүдэж эд бараагаа солилцох тэр үйлдэл нь бүхэл нийгмийг хөдөлгөөнд оруулж урсгал, эргэлтийг бий болгодог. Худалдан авалт нь яг л зүрхний цохилт шиг, мөнгөний урсгал нь яг л цусны эргэлт шиг. Судсаар гүйсэн цус биеэр бүтэн эргэж, тэгэд эргэхдээ эд эс бүрийг шин тижилээр хангадаг шиг арилжаа, худалдаа 8 нь нийгмийн бүтээмжийг төсөөлшгүй хэмжээнд нэмэгдүүлдэг. Худалдаа бага байгаа нийгэмд бүтээмж бага, инновац бага, мөнгө бага байдаг нь факт юм. Та төсөөлтөө анх дэлхий дээр мөнгө гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Бид нар үүнийг хиймлэр гаргаж ирсэн. Манай гариглуу буюу дэлхий рүү юу ч орж ирээгүй, юу ч гараагүй. Энэ гариг дээрх материалууд хүмүүс бидний бие биендээ итгэх тэрхүү хүчээр хөдөлгөөнд орж хоорондоо солилцож, эргэлцээр илүү их үн цэнийг бүтээсээр байгаа. Итгэл гэж зүйл нь хүмүүст ирээдүйгээс зээлэх буюу өр гэдэг хийсвэр үн цэнийг ашиглах боломжийг олгодог. Хэрвээ хүмүүс бие биендээ итгэдэггүй буюу өр гэдэг зүйл байдаггүй байсан бол хүн төрлөختөн ингэтлээ хөгжихгүй байх байсан. Нэг сонирхолтой жишээг авч үзье. Нэгэн тосгонд гаднаас нэг аялагч ирж л дээ. Тэгээд нэг айлд бууч. Тэр буусан айлынх нь эзэн нь маш зочломтгой байсан тул тэр хүнд итгээд, тэр малчинд итгээд нөгөө аялагч чинь нэг алтан зоос зээлсэн байна. Малчин тэр нэг алтан зоосыг авангуудаа дэлгүүрт очоод тавьсан өрөө хаасан байна. Дэлгүүрийн эзэн болохоор зэрэг өнөөх алтан зоосоо бие үнэлэгчид дүртэй байж тараад тэрийгэ төлсөн. Бие үнэлэгч харин махны худалдаачин дүртэй байж тараад махны худалдаачин төгсөн чинь махны худалдаач нь малчинд нэг алтан зоосны өртөө байж. Тэгээд маргааш нь малчин дээр нөгөө алтан зоос буцаад хүрээд ирэнгүүт аялагчид эргүүлээд өгсөн байна. Тэгээд аялагч яваад өгсөн. Ингээд харахад тухайн тосгон руу орсон гарсан яг нийлбэр дүнгээрээ бол юу ч байхгүй. Гэхдээ үн цэн эргэлтэд орсон. Бүгдээрээ өрөө төлсөн, өргөй болсон учраас бүгдээрээ аз жаргалтай, ажиллаа хийх урам зоригтой. Нэг нэгнээсээ зээлсэн, итгэлээ сэргээсэн. Ахаад магадгүй илүүг зээлэх итгэлтэй болсон. Тэгэхээр өр гэдгийг муу гэж шууд ойлгож болохгүй юм. Хувь хүн өртөө байх нь муу зүйл биш, улс гадаад өртөө байх нь бас тийм ч муу зүйл биш. Өр бол боломж, итгэлийн хөдөлж буй хэлбэр. Хэрв хүмүүс өр тавьж бизнес эхлүүлэхгүй бол хөрөнгө оруулалт татаж санаагаа бодит болохгүй бол эдийн засаг хөрөн, шинэ инновац, баялаг бүтээмж буурна. Мөнгө үрэгдэж байвал, эргэлдэж байвал үн цэн шинээр бий болж байдаг учраас энэ зарчим ерөнхийдөө ашигтай байдаг учраас танд зээл өгөх хүсэлтэй тэрэн дээр ажилдаг арилжааны банк хэд хэдээрээ оршин байдаг. Мөн тэдгээр банкудад бас зээл өгөх төв банкуд улс болгонд байдаг. Улсуудад харин бусад улсууд зээл өгчл байдаг. Одоогоор гадаад өргөгүй улс гэж байхгүй. Finance буюу санхүү гэдэг үгийн утга нь латин хэлний finis буюу төгсгөх, дуусгах гэдэг язгуураас гаралтай ба нэг ёсондоо өрөө яаж төлж дуусгах тухай юм. Өнөөдөр бидний эдийн засаг ерөөсөө л өрөн дээр хэрхэн тоглолт хийх вэ? Хизээ өр авах вэ? Хизээ түүнийгээ дуусгах вэ? Зээлсэн мөнгөөрөө юу хийх вэ гэдэг оюуны уралдаан шүү дээ. Гэхдээ мэдээж учир зүггүй өр тавиад байж болохгүй. Тооцоололтой байх хэрэгтэй. Банкуд ч бас учир зүггүй зээл өгөөд байж болохгүй. Буюу буруу тооцоололоор өгсөн банкуд дампуурч болдог шиг өрийн дарамтаа зохицуулж дийлхэ болсон улс ч бас дампуурч болдог. Итгэл дээр суурилсан энэхүү систем нурж
хинт ч итгэх аргагүй болсон түүхэн туршлага бидэнд бий. Үрийн цикл гэдэг богино хугацаанд мотивац болж болох ч урт хугацаанд хямрал руу хөтөлж бас болдог. 1930 ба 2008 оны их хямралууд нь хяналтгүй итгэлийн балаг, гашуун, сургамж байсан. Эдийн засаг бол итгэлд суурилсан тогтолцоо. Итгэл хэтэрвэл хөөс, итгэл тасарвал хямрал бий болдог. 2008 оны хямралын дараа итгэл дээр суурилсан өнөө цагийн мөнгөний системийг шүүмжилсэн нэг онцгой шийдэл гарч ирсэн. Тэр нь биткойн. Бит буюу дижитал системийн хамгийн жижиг нэгж, coin буюу зоос мөнгө. 2008 оны 10 сарын 31-нд Сатоши Накамото хэмээх нууцлаг нэгэн эрхэм нэг ийм академик бус өгүүлэл нийтэлсэн. Биткойныг танилцуулсан бичвэрийн гарчиг нь биткойн гэж юу болохыг товч бөгөөд тодорхой илэрхийлнэ. P2P буюу нэг хүнээс нөгөө хүнд шууд үйлчлэх электроник мөнгөний систем. Энэ энгийн мэт өгүүлбэр маш чухал хувьсгалын галыг асаасан. Электрон мөнгөний тухай бидэнд ерөнхий ойлголт байгаа. Бид нар өдөр тутамдаа хэрэглэдэг шүү дээ. Харин мөнгөний систем гэж авч үзвэл биткойн нь арай өөр төрлийн зүйл юм. Ялангуяа P2P гэвэл бүр ялгаатай. Хэрв та өнөөдөр интернет банкаараа өөр хүн рүү мөнгө шилжүүлбэл хормын төдийд нөгөө хүний дансанд орно. Гэхдээ энэ нь шууд мэд харагдагч яг үнэндээ хэд хэдэн дамжлагтай процесс юм. Таны шилжүүлэхийн мэдээлэл эхлээд таны ашигладаг арилжааны банкнд очино. Дараа нь тэрхүү арилжааны банкаас төв банкнд мэдээлэл очино. Төв банкнаас нөгөө хүний ашигладаг арилжааны банк руу мэдээлэл очоод тэгээд тэр хүний данс руу ордог. Мэдээж энэ процессыг хурдан бас хялбар болгосон үйлчилгээнийхээ хөлсийг буюу шилжүүлгийн шимтгэлийг та банкнд төлдөг. Мөн банк таны мөнгийг өөртөө хадгалж байхдаа дийлэнхийг нь эргэлдүүлж ашиг олдог. Буюу яг үнэндээ таны дансанд тэдэн төгрөг байна гэдэг цифр яг үнэндээ иллюзион төдий. Яг үнэндээ тэнд таны мөнгө байхгүй гэсэн үг. Яг үнэндээ таны дансны үлдэгдлийг харуулж буй тэрхүү тоо бол таны мөнгөний хэмжээ биш, банк танд хэдэн төгрөг буцааж өгөх ёстой вэ гэдгийг харуулж буй өрийн бичээс юм. Харин банк тэрхүү мөнгийг танд буцааж өгөх хэсэг тэрхүү баталгааг буюу таны мөнгө үнэхээр оршин байгаа эсхийг та бидний банкнд өгч буй итгэлэл хангаж байгаа. Хэрвээ бид нар бүгдээрээ банкнд итгэхээ болж нэгэн зэрэг мөнгөө татъя гэвэл яг үнэндээ банк түүнийг өгч чадахгүй дампуурна. Хэрв банк дампуурвал таны мөнгө нөгөө итгэлтэйгээ хамт алга болох бодит эрсдэл бий. Тийм ээ. Нэрнгээсээ банк дампуураад мөнгөө алдсан маш олон жишээ бий. Мэдээж арилжааны банкуудыг дампууруулахгүй байх итгэлийг төв банк өгдөг. Харин төв банкыг дампууруулахгүй байх итгэлийг төр өгдөг. Харин төрийн оршин байх итгэлийг эргээд бид нар өөрсдөө өгдөг шүү дээ. Тэгэхээр нэг тийм эргэлдэх хүрд шиг тогтолцоо байгаа гэдгийг та анзаарсан байх. Тэрхүү хүрдийг эргүүлэх түлш нь харин итгэл юм. Энэ системийг фиат мөнгөний систем гэдэг. Фиат буюу зарилагдсан мөнгө гэсэн үг. Энэ бол мөнгө юмаа гэдэгт итэг гэж зарилагдсан мөнгө. Яг үнэндээ тэр мөнгө бол хийсвэр зүйл. Гэтэл итгэл дээр суурилсан энэхүү тогтолцоо хэд хэдэн удаа нурж байсан түүхтэй гэдэг аргумент дээр биткойн гарч ирсэн. Төвлөрсөн итгэлд биш, математик, алгоритмд суурилсан төвлөрсөн бус систем. Үүний цаана блокчейн гэдэг гайхалтай технологи бий. Өнөөдөр бидний гүйлгээг төв банк баталгаажуулж байгаа. Бид нар төв банкнд итгэхээс өөр сонголтгүй буюу энэ бол төвлөрсөн систем. Гэтэл гүйлгээ гэдэг цахим орчинд тэг ба нэгээр бичигдсэн л мэдээлэл шүү дээ. Үүнийг хувь системүүд хоорондоо шийдэж болох нэг алгоритм нь блокчейн юм. Энэ яаж ажилладаг вэ гэхээр би тань руу эсвэл өөр хэн нэгэн рүү гүйлгээ хийх хэрэг гарвал жишээлбэл дорж батад нэг хонь өгөх шилжүүлэх хэрэг гарвал өмнө нь заавал тосгоны захирагчаар зөвшөөрүүлж байж баталгаажуулдаг байсан бол одоо зүгээр нэг дэвтэр дээр бичихэд л хангалттай. Бүгдээрээ энэ дэвтэр дээр бичигдсэн гүйлгээг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Сонирхолтой нь энэ дэвтэр дээр худлаа бичиж болохгүй, хуурам мэхлэлт хийж болохгүй, энэ дэвтэр хаашаа алга болохгүй. Гэхдээ хинт ч нээлттэй гагцхүү өөр зорилгоор энэ дэвтрийг нээж үзье гэхээр нээгддэггүй нэг тийм эд шидийн дэвтэр бол блокчейн юм. Яагаад энэ технологиг блок бас чейн гэж нэрлэдэг вэ гэхээр блок гэдэг нь ерөнхийдөө 1 мегабайт бүхий хэмжээтэй мэдээлэл юм.
энэ дэвтэр дээр 1 мегабайт одоо мэдээллийг л бичиж болно гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор 2000-аас 3000 гүйлгээний мэдээлэл багтана. Нэмээд тухайн блокийн үүссэн цаг буюу энэ дэвтрийг одоо нээсэн болон хаасан цаг. За тэгээд энэ дэвтэр хэддэх дэвтэр вэ гэдэг одоо мэдээлэл буюу хэддэх блок вэ гэдэг мэдээлэл мөн өмнөх блокийн мэдээлэл тэгээд хамгийн чухал нь энэ дэвтрийн түгжээ гэж болох үз мэдээлэл байдаг. Блок гэдэг зүйл нь ерөөсөө ийм. Энэ дэвтэр дээр яагаад өмнөх дэвтрийн буюу энэ блок дээр яагаад өмнөх блокийн мэдээлэл байгаа юм бэ гэдэг асуулт биднийг chain буюу хэлхээ гэдэг үгийн утга руу хөтлөнө. Өмнөх дэвтэр дээрх бүх мэдээллийг нэг өгүүлбэрт багтаагаад дараагийн дэвтрийн эхний хуудсан дээр бичих шаардлагатай. Буюу өмнөх блокийн тодорхой мэдээллийг дараагийн блок дээр багтаадаг гэсэн үг. Энэ тэгж байж энэ эдгээр дэвтрүүд хоорондоо холбоотой буюу гинжин хэлхээ шиг ийм систем үүсдэг. Яагаад ийм байх хэрэгтэй вэ гэхээр хэн нэгэн аль нэг блок дээр өөрчлөлт хийх буюу энэ дэвтэр дээр жишээ нь одоо дорж батад биш болдод хонь өгсөн гэж өөрчлөхийг оролдож болно шүү дээ хэн нэгэн. Гэвч аль нэг блок дээр нэг ширхэгч болов үсэг солигдоход дараагийн бүх дэвтрүүдийн мэдээлэл өөрчлөгдөх шаардлагатай байдаг. Гинжин хэлхээ учраас. Тийм учраас энэ дээр аль нэгэн дээр ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй юм. Тэгэхээр ийм хэлхээ маягийн бүтцэн, chain маягийн бүтцэн системийн өөрийгөө хамгаалж буй механизм нь болдог. Дараагийн нэг чухал хамгаалалт нь дэвтэр болгон дээр байдаг түгжээ. Та гайхаж магадгүй хэн энэ дэвтрийг хөтлөөд сууж явах юм бэ? Буюу хэн энэ ажлыг хийх юм бэ? Энэ бүх гүйлгээг хянаад, шалгаад, бичээд тэгээд энэ дэвтрийг буюу энэ блокийг түгжээд байх юм бэ гэж. Үүнийг хийдэг хүмүүсийг майнер буюу олборлагч гэдэг. Учир нь энэ ажлыг хийснийхээ шагналыг биткойноор хүртдэг. Майнерууд яаж ажилдаг вэ гэхээр төр блок нээгээд батлагдаагүй гүйлгээнүүдийг бичээд өмнөх блокийн мэдээллийг бас оруулаад тэгээд хамгийн чухал нь түгжээ буюу тайлагдах боломжгүй гэгдэх криптографийн SHA 256 гэдэг алгоритмын хариуг хамгийн түрүүлж математик тооцооллоор олоод зөв гэдгийг нь бусдаараа хүлээн зөвшөөрүүлж чадвал шинэ блокоо хэлхээнд нэмж чаддаг. Харин шагналт нь биткойн ба өөрийн блок дээр бичигдсэн энэ дэвтэр дээр бичигдсэн гүйлгээнүүдийн шимтгэлийг өөрөө авна. Тэгэхээр биткойн ингэж үүсдэг байх нь оргүй хоосноос биш энэ хэлхээ маягийн системийг хөгжүүлсэн ажлын хөлс болгож үүсдэг гэсэн үг. Энэ алгоритмыг өөрөө бүтээж хамгийн анхны блокийг үүсгэсэн Сатоши Накамото 50 биткойн авсан байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр системийг 10 минут тутамд нэг блок шинээр үүсгэх боломжтой байдлаар хатуу тохируулсан. Буюу 10 минут тутамд шинэ нэг дэвтэр нэмэгдэнэ гэсэн үг. Өөр яриа байхгүй буюу маш хатуу хязгаартай. Энэ яаж ажилдаг вэ гэхээр майнерууд бодлого бодож түгжээг үүсгэдэг гэж түрүү хэлсэндээ тэрхүү бодлого нь хэр хүнд байх вэ гэдэг нь хэдэн майнер одоо энэ дэвтэр бичгийг хэлхээнд шинэ блок нэмхийг оролдож байна вэ гэдгээс хамаарат өөрчлөгддөг. Хэрвээ цөөхөн майнер байвал бодлого амархан, олон майнер байвал бодлого хүнд болох зэрэгээр хамгийн чухал нь 10 минутанд л нэг блок үүсэх байдлаар ажилладаг. Тэгэхээр хичнээн их энерги зарцуулаад, хичнээн майнер ажиллаад, хичнээн суперкомпьютер бүтээгээд нэмэргүй 10 минутанд л нэг блок нэмэгдэж тодорхой тооны биткойн шинээр үүсэх буюу зах зээл нийлүүлэгддэг гэсэн үг. Тодорхой тооны гэж буй учир нь хугацаанаас хамаарат шагналын биткойны хэмжээ багасдаг тохиргоо бас бий. Анх нэг блокийн шагнал нь 50 биткойн байсан бол одоогоор 3 биткойн орчим байгаа. Энэ нь 210 мянган блок тутамд буюу 4 жил тутамд шагналын биткойныг хагаслах буюу халвинг гэдэг дүрмтэй холбоотой. Зорилго нь зах зээл нийлүүлж буй биткойны тоог хязгаарлах буюу 2138 онд хамгийн сүүлчийн биткойныг олгох ёстой гэдэг ийм дүрмтэй. Үүнээс цааш ахиж биткойн шинээр үүсэх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр нийт 21 сая биткойны хязгаар байгаа ба одоогоор бараг 20 сая биткойн аль хэдийн гарчсан буюу ердөө 1 сая орчим биткойн үлдсэн. Энэ дүрм нь өөрөө биткойны үн цэн нь юм. Мөнгийг бол хэвлэж болно,
Тэгээд үн цэн нь буурч болдог. Алт арай гайгүй. Гэхдээ доошоо ухаад гарахгүй алт дээрээс унаад ирвэл үн цэн нь бас л буурч болно шүү дээ. Мөн одоо дэлхий дээр байгаа алтыг хаана хэн хавд арчсан байгааг харвал алтан дээр төвлөрүүлсэн тэр их итгэлээр мөн хэрхэн тоглож байгааг харвал энэ төвлөрсөн тогтолцооны эсрэг юу ч хийж чадахгүй мэт байсан. Гэхдээ блокчейний ачаар хүмүүсийн итгэл сэргэж өөр тийшээ шилжиж эхэлсэн. Энэ бол маш том хувьсгалын эхлэл. Биткойн бол ердөө эхлэл. Түүний суурьнд орших блокчейн гэдэг технологи маш олон салбарыг өөрчилж чадна. Итгэл дутагдах системүүдийг төгөлдржүүлж чадна. Тэгвэл ямар боломжууд шинээр гарч ирэх вэ? Блокчейнийг дэлхийд танилцуулсан нууцлаг Сатоши Накамото гэж хэн байв? Хамгийн анхны буюу Genesis блок дээрээ ийм үгийг бичиж хувьсгал эхлүүлчихэд өөрөө яагаад алга болов гэдгийг дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Цахилж яваа. Цахим малт. Арткойн.